Цаана юу азган бичлэгийг нэлээдгүй удсан байна. Тийм учраас нэлээдгүй хэсэг хугацааны дараа хийж байгаа миний эхний бичлэг бөгөөд энэ бичлэгийг хэрвээ чи үзэж байгаа бол нэг бол чи фото зургийн дуртай, нэг бол чи видеон дуртай, нэг бол чи энэ хоёрт хоёуланд дуртай байж дараа. Тэгэхээр хэрвээ чи видео хийдэг бол чиний видеоны дүрс маш чанартай байх хэрэгтэй, сонирхолтой байх хэрэгтэй, гоё өнгөтэй байх хэрэгтэй, гоё үйл явдалтай байх хэрэгтэй. Гэхдээ эдгээр зүйлүүдээс гадна нэг зүйл чиний видео маш сайн аудиотой байх хэрэгтэй. Магадгүй чи влог хийдэг эсвэл магадгүй чи зүгээр л гэр бүлийнхэн бичлэгийг хийдэг байж болно. Над шиг эсвэл YouTube дээр ийм бичлэг хийдэг байж болно. Тийм учраас энэ тохиолдолд чиний бичлэгийн аудио маш сайн байх хэрэгтэй. Тэгэхээр сайн аудиотой болохын тулд мэдээж микрофон залгах хэрэгтэй. Ер нь бол аппаратнууд өөр дээр микрофонтой байдаг, гар утснууд бүгд дээр микрофонтой байдаг байгаа. Тэгэхээр энэ аппарат ч гэсэн өөр дээр микрофонтой. Хэрвээ би микрофоноос салгаад өөр дээрх микрофоныг сонсох юм бол нэг иймэрхүү дуурж байгаа. 1 2 1 2 тэгэхээр яг одоогоор би нэмэлт микрофоныг залгаад зөвхөн аппаратнаас гарч байгаа аудио нэг иймэрхүү чанартай. Магадгүй жоохон цөөрөөтэй, жоохон хол сонсогдож магадгүй. Тэгэхээр ер нь бол өөр дээрх аппаратн дээр өөр дээрх байдаг микрофоныг төдийлөн ашиглах тохиромжгүй бөгөөд гадны маш олон чимийг давхар өөр дээрээ бичдэг байгаа. Тийм учраас заавал нэмэлт микрофон хэрэглэх шаардлагатай. 1 2 1 2 тэгэхээр одоо сонсогдож байгаа аудио болохоор миний нэмэлтээр залгасан энэ микрофоноос гарч байгаа аудио бөгөөд энэ микрофонд нэг сул тал бий. Тэр нь болохоор энэ утастайгаа камертайгаа холбоотойгоо учраас энийг би хөдөлгөх боломжгүй. Харин би энэ микрофоныхын тохиргоог аппаратн дээрээ би микрофоноос одоо энэ өөрт байгаа энэ 20-25 см зайтай ярина гэж тохируулсан байгавал би микрофоноос өөрөө холдож болохгүй. Холдох юм бол хитрхи сул сонсогдож магадгүй. Харин магадгүй эргээд ойртох юм бол магадгүй сонсогчийн хингэргийг хагалж магадгүй. Тийм учраас би өөр дээр энэ микрофон дээр яг ийм зайд ярина гэдэг тохиргоог нь хийсэн байгаа учраас энэ миний хөдөлгөөний хязгаарлаж байгаа. Энэ хэрэгжилж байгаа микрофон нь болохоор би нэрийг мартчихлаа. Гэхдээ энэ дээр гарч ирж байгаа энэ нэр Боягийнх. Тийм учраас энэ микрофон төдийлөн болохгүй байгаа учраас хэсэгчлэн болж байгаа. Гэхдээ хэрвээ би камер аваад гадаа гарах юм бол камернаас холдож болохгүй, хитрхи ойртож болохгүй. Тийм учраас би утасгүй микрофоны талаар нэлээдгүй удаан хугацаанд бодож байгаа. Утасгүй микрофонд маш олон төрлөө би олон брэндүүд би Sony, би Rode, би Boya, би тэгтээ Sony-гийн утасгүй микрофон, Ingrid микрофон нь болохоор хамгийн багадаа хэрэгжилжсэн хамгийн хямдхандаа сайд өөр гэж байгаа. Тийм учраас би микрофонд сайд өгөрөө зарахад бол бэлэн биш байсан. Харин энэний оронд өөр ямар шийдлүүд байна гэдгийг хайж үзсний эцэст Boya-г сонгосон байгаа. Тэгэхээр өнөөдөр микрофон авсан учраас та бүхэнтэй хамт задлыг шийдсэн байгаа. Энийг би Computerland-ийн 202 дот дээр суудаг ахаас авсан бөгөөд тэн дээр хэрвээ та нар хүсэх юм бол энэ микрофон байгаа. Яваад очороо. Энд гэхдээ ямар нэг реклам биш шүү. Тэгэхээр эхний харагдж байгаа зүйл нь өөр дээрээ хайрцагтай байна. Энэ нь бол над таалагч нийшээ тийшээ аваад явах юм бол хатуу хайрцагтай байх нь чухал. Ер нь бол ямар ч технологи төхөөрөмжүүд им хэцэгтэй байх нь маш чухал. Тэгэхээр онгойлгоцгой бэлэн. Тас тоглосон би зүгээр гарч идэн, утасныхаа гарч идэнгээс авцгаа. Окей, тэгэхээр микрофон хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь дохио үлээ авагч энийг аппаратн дээрээ зоогоод харин дохио илгээгч өөртөө микрофоноо зоогоод эндээ тогтнооно гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор аппарат руу чинь дохио илгэнэ. Мөн тэгээд дагалдах зүйл нь энэ аппаратны тогтоогч салхины хамгаалт зөөлөж залгуурууд дахиад залгуурууд. Тэгэхээр үндсэндээ гол хоёр зүйл нь энэ хоёр бөгөөд энэ хоёр нь өөр дээрээ бүсний тогтоогчтой, бүсний хавчуулагчтай өөр дээрээ жижигхэн дэлгэцтэй энэ дээрээ батарейныхаа төвшнийг харж болно. Микрофоны оролттой, чихвчний оролт энэ дэр маш чухал бөгөөд хэрвээ чи оператортой бол камерын ард байгаа хүн чинь чихвчээ залгаад яг тухайн үед одоо сонсогдож байгаа аудиог тэр үед нь хянаад явах боломжтой гэсэн үг. Энэ микрофоны загвар нь бол өөрөө тэр чигээр Sony микрофоны дүр амил бөгөөд хэлбэр дүрс нь яг адилхан. Гэхдээ Boya. Тэгэхээр одоо энэ залгаатай байгаа микрофоныг салгаад Boya WM8 Pro энийг залгаж үзье. Окей, тэгэхээр миний яриа хэр сонсогдож байна бэ? Микрофоноо яг одоо зүүцсэн байна.
хөдлөхөд дуурж гэнэ дуурахгүй байна уу миний яриа илүү тод болж гэнэ үү эсвэл цэвэрхэн бичигдэж гэнэ энийг чи одоо үзэж байгаа учраас коммент хэсэг заавал бичээд үлдээгээрээ таалагдахгүй нь тэгэхээр утасгүй микрофоны давуу тал нь болохоор би өөр төр микрофон зүүцсэн учраас урагшаа эсвэл камертайгаа ойртоход эсвэл холдоход ямар нэгэн байдлаар миний ярианы чанга сул байдал нь ерөөсөө өөрчлөгдөхгүй бөгөөд нэг хэвэндээ байх юм байна. Тийм учраас энэ удаад энэ дугаараа ингээд дуусгах чинь харин дараагийн удаа магадгүй гадаа гараад энийг тестэлж болно. Эсвэл магадгүй энэтэй адилхан Sony микрофон хоёрын хооронд харьцуулаад хийж болно. Хэрвээ тийм харьцуултыг үзмээр байвал коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн тэгээ чи хэрвээ утасгүй микрофон авах гэж байгаа бол чамд зөвлөхөд mono channel буюу нэг сувгтай микрофон битгий аваарай. Яагаад гэвэл нэг сувган дээр өөр ямар нэгэн сүлжээ өөр нэг долгионууд авахцах боломжтой учраас чиний аудио илүү их шүүмтэй болж эхэлнэ. Тийм учраас олон сувгтай микрофон аваарай гэж хэлмээр байна. Тэгэхээр микрофоноос сайжруулцгаагаараа тэгэх юм бол чиний бичлэг хамаагүй дээр болох болон дараагийн дугаар дээр бүгдээрээ уулзцгаая. Дараагийн дугаар дээр би дурангийн фильтрийн талаар дугаар хийх гэж байгаа. Тэгэхээр ямар фильтрийг яаж ашиглах вэ гэдгийг мэдэхгүй бол subscribe хонхтон дээр дараараа. Тэгэх юм бол дараагийн дугаарыг миний оруулах бичлэгийг цагааллгүй үзэх болно. Дараагийн дугаартаа уулзцгаая. Peace.